Өнөөдөр ахиад л Ghibli студийн нэгэн хөөрхөн бүтээл болох Далаас сонсогдож байна анимыг яриад үгүй за. Ах үзээд сурагч насны минь гэгээлэг сайхан бүхий л дурсамж минь сэтгэлд минь тодорх шиг боллоо. Цагийн ажилдаа дарагдаад аяг тавгаа угааж итэл Морисаку руу дуудлага ирээд авсан чинь хамгийн сайн найз Мацуно чи сургууль дээр хүрээд ирээ хэлэх юм байна гэдэг. Яваал хэвсэн чинь хүү тэрийг хартаа манай ангид лаг хөөрхөн ох ирсэн. Мань бараг дурлах гад байна гэсэн чинь Морисаки миний анд чин гой залуу штэ. Дээр нь сурагчийн зөвлөлийн дар гэлж жоол буу халж байгаа л харьцгааваа. Токиогоос шилжиж ирсэн Рикако сурлаг, урлаг спортоор яалт ч хүү ялгарч байгаа юм чинь. Тэр нь бас жоохон их зантай ангийнхантайгаа юус харьцдаггүй юм бэ лээ. За тэгэл хичээл сургууль ороод ахлах ангийнхаа амралтаараа хаваа арал руу явна гэд бүгд дор бүрний бэлдэж идэл сургууль гинэт зөвшөөрөхгүй болоод нөгөө ид чинь урам нь хугараал ойрхон өөр газар руу явдیں۔ Лаг шорт морто өмссөн зогсож исэн чинь шинээр шилжиж ирсэн охоо. Морисаки мөнгө зээлэх үү? Би харин мөнгө хайчжээ. Хитэн төгрөг найздаа зээлчээч. Тэгж хаад үгүй гэл цаа чин цагийн ажил хийдэг дажгүй байка юм болохоор зээлтийн. Аялаас ирээд удаагүй байтал Рикако Морисаки хоёр нэг анги болоод тэдний ангид Юми гэд хөөхөн үсээ сүлждэг охин бэ тий. Тэрнтэй Рикакод найзууд болцоогоол хоол мооло байн хамт иднэ. Нэг өдөр Юми баг уйлцсан Морисаки руу залгаж ийн. Вай уйлаад байгаа юм бэ гэсч. Үгүй харин Рикакотой хамт нэг газар руу жүжиг үзнэ гэд явна гэсэн чи цаадах чинь одоо шууд Токио руу явлаа гинэ. Чи ядаж пледнийх нь мөнгийг зээлсэн юм байна штэ. Тийм болохоор заавал ирээд хий гэл хоцсож Рикако миний сараа найз ирцээ. Би ууртаагаар шүү. Би тэр мөнгийг чинь Токиод очиод өгчин хөө. Өглөө юу энэ гэд хамт явдیں۔ Рикакогийн аав ээж хоёр нь салж хоёр тийш босноос болоод аавыгаа санаад Токио явж уулзах жисэн юм байлээ л. Тэгэл аавтайгаа уулзаал аав нь цаадханд чинь буудлын өрөө захиалцсан. Мөнгийг бас буцааж өгөөл нэг ортоо өрөөндөө сайхан таваараа байж итл хонхон дуугараад Рикако усан нүдэлсэн гүн шиг орж ирэл Морисакид наалдал тэрүүлэх гээд байгаа юм уу яах гээд байгаа. Тэгэл Морисаки сэтгэлийн цус санаатай. За тайвшраа. Одоо нэгэн л аав ээж хоёр чинь салцсан штэ. Харин чи өөрөө хичээх хэрэгтэй. Тэгээд чи пив уух уу гэдэг. Рикако үгүй би пив уухгүй. Харин кола виски юу гэж авсан. Админ бүр шокроод сурагч ахта юу виски юу пив байлаа штт. Нилээн ихийг уугаад Рикако тасраад нам таск. Морисаки харин хөөр химэн банны өрөөнд бан дотор унтсан гээл бод хүүхэд заваагаа хийчихэ. За маргааш нь Токиод байдаг ангийнхаа хүүгүүтэй уулзна гэл үсмэсийг янзлал удалгүй Морисакиг дуудаал энэ маань найз танилцсан тэргээ шаал өөр зан гаргаад харна уурлаад өрөөндөө орж ирсэн. Яа, шал гачин банд харснаа алцганаад яагаад ган тэнэг хүн би явахны юм бодвол удалгүй ойлголцол гэрлүүгээ хардیں۔ Харсан биш Рикако Морисакиг юусоо танихгүй юм шиг царайлаад бүр сийндэд ансан байд юм аа. Цаа чин бүр гайхаал Мацунада жоох юм ярьжсэн чи. Рикако та хоёр хамт аялаар явсан юм шүү те. Бүр хамт буудалд байсан гэдгээ чилсэн, мань мэдсэн. Гэхдээ Рикаког анх шилжиж ирэхдээ л би их сайн байсан болохоор сэтгэлээ илчилсэн чи манийг чинь нутгийн аялагтай бас чам шиг хүүгэн дургүй бөөлж сүржин гэсэн. Манд чи мангар хэцүү байна өө гэдэг. Морисаки ганц найзд нь тэгж их муухай зан гаргасан дуурлал. Очоол алгадталцаал муу ядваа. Удалгүй сургуулийн төгсөх жилч болоод олон нийтийн ажилтнаар Рикаког оролцохгүй байхаар ангийнх нь охтууд олуулаад дайраад хэрэлдээл байж идэл Морисаки санаандгүй сонсчод өмөөрөгчгүй явж идэв. Рикако чи сонсч исэн юм уу те? Чи үнэхээр муухай өөдөө амтан гэл ахиж алгатал явчихтий. Аргагүй шт өөрийнх нь сайн өвгөн хүлдүү зан гаргаад байхаар хин л дуртай байхад тэгсэн чи Мацуно орой дахиад нэг шанаад явчихтий. Нэг зэрэг хоёр хүнд баг зодуулаад аадзгүй юм бэ. Үүнээс хойш тэд ямар ч харилцаагүй байсаар оюутан болж бүгд өөр их сургуульд ороод нэг өдөр явж исэн чи Мацуно цаа чи машин энтертэй болцсон. Харин би бол түүний найз чичгсэн бидний найз болж болно эсвэл амьдрал нөхөрлөлтөөр тогтно алвныг тогтоо. Гиссэн явж идэв. Тэгэл андаа дээрүүд мэн чин чамааг нэг шанаацсан да. Уучлаарай гэж хэлмээр байна. Чи Рикакод өөрөө хайртай явж намайг бодсондоо өөрийгөө бориод ахаар чинь миний уур хүрээд байсан юм аа гэдэг. Өрлөөд хэлэхэр баяраа гурав юм уу хайшин. За ангийн уулзалт болоод оюутан болсон хүмүүс чинь бас ууж идэл хайртай байсан охиндоо зарим сэтгэлээ илчлээд ээж хахад нөгөө талд нэгнийгээ ямар хөөрхөн болсныг гайхаастай. Зарим нь бол нам тасраас тарах төхөөд Азар Рикакотой найзалдаг байсан Юми ирэл. Би Рикаког авчрах гэж зөндөө оролцсон.
Даанч цаач нь заавал уулзах хүн байгаа гэд хин гэдгийг мэдгүй ч гэсэн баам дотор унтдаг хүн гисэн гэдэг. Морисаки бүр баярлсандаа бараг уйлах нэ. Тэгэл Токиод очиод метроны зогсоолын хоёр талд бие биенээ хараад юмд хөөгдөж байгаа юм шиг гүүгээл хайртай хөөрхөн охинтойгоо уулзаал дуусч байгаа. Анхны хайр гэдэг бол хүн бүхний зүрх сэтгэлд хадгалагдсан үлдсэн хамгийн нандин зүйл байдаг байх гэж боддог. Хүүгүүд минь ээ, хайртай охиндоо хурдан тэр сэтгэл мэтгэлээ илчлээрээ алдчихад харамсаад байваа. Нэгэнт л хамтаа гэсэн бол хайрлан гэж амласан бол хайртай гэж хэлсэн бол цугтаа инээж цууж уурлахыг хичээж бие биенээ буруутгах биш. Өөрөөсөө бурууг хайж хэрэлдэхийг биш сонсхийг илүү тавьж байгаарай хөөрхөн хосууд минь. Шүнийн түнэр харанхуйг гийгүүлэн төм төмөн одод анивчхад одод хэрвээ миний хүслийг сонссон бол үрд мөнх оддын шивнийг сонсож түнтэй баймаар. Зүрх. Ах, die Reise,